Байцгаана та нартай энэ өдрийн мэндийг хүргэе. Өнөөдөр би та нарыгаа Баварын хамгийн том нуур болох Chiemsee гэдэг газар руу дагуулж явж байна. Надад баруун 30 градус халуун. За одоо Christmas сонсон. Du fährst zu einem anderen zu Hause? За мэдхгүй нэг юм ойр руу яваад орчлоо байна. Am Stau vorbei. Манай хадам ээжинд сувлалт ирчихсэн. Тэгээд би тэгэхэд эргэж ирэнгээ. Тэгээд бас манад сая амралтын өдрүүдээр зочин ирсэн. Тэдийгээ бас далимд нэг шинэ газар үзүүлчихгээд би өөрөө асан Chiemsee руу анх удаага ирж үзэж байгаа. So, wo ist die? Die sind so in Frankreich, da in der Nähe von Nizza. Du bist im Hotel? Шингүү имэтигээ энэ асыг хаагчдаар суух гад явцсан. Тэгээд бид дээр одоо хоёрх нь. Genau, und Straßenblick kann man im ganzen Schiff. Danke. Wollen wir die Front setzen? Gerne, ja? Die Sonne geht, oder? Klar. Маск зүүх ёстой. Усан онгоцоор арал руу явах гэж тийм хадам ээж. Бид хоёрыг хамгийн гол нь эргэж очиход биш. Хамгийн гол нь ачуугээ харах гад. Тэгээд чингүн тэр хоёр асыг хаагч магч суугаад алга болсон. Бид хоёрыг шууд яв гэх. Тэнгүүд нь хоёлаа гоё алгадаа. Явж ин да. Anlegestelle Herrnhütte, Königshof. Ямар энэ ус? Сая бид хэдийн ирдэг усан онгоц тийм. Одоо энэ ингээд юм тойроод явдаг. Ерөнхийдөө нэрний хувьд болохоор би бас бодож байсан хаа энэ Chiem гэж юу гэсэн үг юм. Зэ гэдэг нь нуур гэсэн үг, Chiem гэдэг нь болохоор юу гэсэн үг юм бол гээд 12 дугаар зууны үед анх удаага Chieming гээд яг энэ хавийн нутаг дэсгэр дээр орсон сууж исэн юм суурин газрыг Chieming гэж нэрлэжсэн тухай түүхийн одоо их сурвалж баримтууд дээр яг энэ нэр анх дурддагдаж эхэлсэн байдаг. Тэгэхээр энэ хавийн нутаг дэсгэрийн нэрийг нэгсэндээ Chieming тэгээд тэр Chieming нутаг дээрх нуур гэсэн утгаар Chiemsee гэдэг нэртэй ийм нуур байгаа. Баварын хамгийн том нуур, Германы болохоор 3 дахь том нууранд орж байгаа. Энэ нуурын алдартай зүйл юу вэ гэхээр энэ нууранд маш алдартай 3 том арал байдаг. Нэг нь одоо бид хэд сая усан онгоцоор хурж ирсэн Ягн Инзэл гэдэг. За энэ ямар учиртай юм бэ гэхээр яг өгчлээд орчуулах юм бол эрчүүдийн арал, нөгөөх нь эмэгтэйчүүдийн
Монголын өсгөөчүүдийн арал гэсэн ийм утгатай. Гэхдээ энэ түүхэн нь болохоор арай өөр утгаараа. За ер нь бол баг Гэлэнмаа нарын эмэгтэйчүүдийн гэдэг Гэлэнмаа нарын Бенедикт сүмийн Гэлэнмаа нарын арал, нөгөөх нь болохоор эрэгтэй одоо сүмийн эрчүүдийнх нь арал гэсэн утгатай. Тэгэхээр тэртээ бүр 700-аад онд энэ арал дээр ийм сүм байсан. Минут алхах юм байна ингээд ишгээ явгууны замаар уг нь энэ юугаар явчмаар ах юм. Тэгээд энд хүмүүс хүлээгээд цартаа хүчин хүлээгээд сүүх зэрэг хүлээгээд ийж байна. Сая хүлээх чахтай хоёул алхах чиг. Хажууд морд сонсогдчихад. Арисур замын ихэнд энэ арал нөгөө одоо нөгөө шашны мэдлээсэн зүйлсийг нийтийн өмч бол олон нийтийн хувьчлаад тэгээд энд нэг юм бизнесмен хүний ихлээд мэдлэлт ирсэн байгаа. Тэгээд тэр хүн маань дараа нь хожим нэг гүн хүнд худалдаад ингээд энэ арал маань тэр гүнгийн мэдлээж 1870 онд Баварын одоо хажууд байдаг Württemberg гэдэг тухай өөр мужи улсын нэгэн мод боловсруулагч үйлдвэр компани энэ арлыг худалдаж авахыг одоо хүссэн байна 1870 онд. Яагаад тэгэхээр энэ арал дээр ингээд та нар харсан маш их модтой айгүй гоё юм ойтой төгөлтөө юм гоё газар. Тэр мод боловсруулагч компани маань ерөөсөө ганцхан ашиг сонирхолтой байсан юу вэ гэхээр энэ арал дээр хурж ирээд бүх модыг тайраад ингээд модыг нь боловсруулах тийм сонирхолтой байсан. Гэтэл энэ санаа нь одоо ард түмний баварчуудын дургуг их хүргээд баварчууд эсэргүүцээд тэмцээд орон нутгийн хэвлэл мэдээллээр ерөөсөө тэр чигээрээ одоо энэ арлыг худалдан авч модыг унгахж байгаа тухай ингээд мэдээ тараад энэ бүх дуйлаа маань Баварын 2 дугаар Людвиг хааны чихэнд ирсэн байгаа. Ингээд Баварын Людвиг хаан би та нартай өмнө нь нөгөө шинэ хонгийн цайзынхын тухай би та нартай влогдоо ярьжсэн тий. Тэгэхээр Людвиг 2 дугаар хаан маань энэ арлыг 1873 онд худалдаж авснаар энэ гой ой мод энэ гой байгальтай арал ингэж аврагдсан байгаа. Ингээд бүгдээрээ Людвиг хааны бариулсан ордон руу хэдүүлээ одоо орох гэж байна. 3 онд энэ арлыг худалдаж авчаад тэгээд Людвиг хаан маань Парис яваад тэгээд ер нь өөрөө нөгөө Парисын 14-р Луи хааны фэн нэсэн. Тэгээд Парисын Версалийн ордноос үлгэр авч энэ ордноо яг бариулсан байгаа. Нэгсэндээ энэ ордны хоч нь Баварын Версай гэдэг нэртэй. Яагаад гэвэл яг Парис дахь Версалийн ордонтой адилхан төстөө хийгдсэн юм байгаа. Тэгээд 1878 онд анх толгойн чулуугийн тавьсан ийм ордон. Мөр тэр чи одоо л ирчин. Гэтэр бүр энэ зөндөх төрүүлээд ирсэн. Энэ амар удаа явдалтай хоёр хардаа. Оо яг энд ирсэн чи усаар дөрний хичээн гэж боддоо ямар гоё. Тайминг байсан. Би чидик шууд хүлээж аваад. Тэт инсан ямар гоё инсан. Латуна гэдэг нэртэй. Версалийн ордны усан ордтой яг адилхан нэртэй Латуна гэдэг охин тэнгэр гэж хэлдэг Монголоор тий охин тэнгэр Латуна тэгээд өөрийн хүүхдүүд Диана болон Афода хоёртой гинэ. Вау! Латуна болон хоёр хүүхдтэйгээ. Architect. Hello. Ямар энэ? Саната имудрын чоги инэрэн кимсибэн яс сайхан гоёно.
байгаль, түүх, тэгээд дайм ба ялалт гэсэн. Байглаа дээдлээ, түүхээ дээдлээ тэг ингээд ялалт ирээд сайн сайхныг ингээд дөрөн ийм их болоод зүйлийг бэлэг тэмдэг болгосон бол энэ талд нь ингээд тэр цаана яг ингээд унж байгаа айз толгоогоор ингээд тэр нь болохоор дархал тэгээд үзэн ядалт гэх юм бол ингээд уушиг унахны гэсэн юм 1884-85 онд энэ хийсэн юм байна. Тэгээд энэ спанд байдаг бас яг ийм усан ориглоороо санаа авч хийсэн юм. Дуртай хаалганууд. Баварийн Версай юм байна да. Тэгэхээр ерөнхийдөө хүмүүс нөгөө Людвиг Каниг ихэнхдээ маш их өрн дунаад тансаг орд хашаа байруулах гэж маш их одоо өрн дунаад их өр үлдээсэн гэж ярьдаг. Гэтэл яг энэ үндэ бол одоо хөрөнгө оруулалт байсан. Эргээд энэ маань Баварын захиргаанд маш их мөнгө эргэж орж ирсэн тий. Тэгээд үеийн үед тухайн үедээ бол мэдээж хүмүүс Людвиг хааныг одоо өрөнд баригдсан хаан гэдэг. Гэтэл энэ маань Людвиг хааныг өөд баснаас хойш тий үеийн үед баварчуудад энэ үлдээсэн өв нь одоо ингээл мөнгөний их үсвэр тий. Хүмүүс энэ дотор нь одоо музей байгаа. Коронавигийн заавал онлайн захиалж орох хэвээр. Би тэг цаг багтаа яваа болохоор өнөөдөр дотогш орохгүй. Дараа нь ээжигээ ирэхэд үзүүлнэ. Хоёрын гурван Ja. Nicht voll so durch das Dach. Magst du da durchlaufen? Passt. Das ist mal wandern, oder? Ja. Яг яахын зүгээр. Тохонгоц тэр ирж байна. Ингээд ийм маскад зүгээд энэ крем гэдэг газраас энэ ард хүртэл 8:60-аар ирж очих нь. Тэгээд одоо энд суугаад бид нар буцаад энэ рүү очино. Тэгээд эмээг боо хоёр өнөөдөр ч юм бол тоглосон баг. Hier auch Urlaub machen. Ja, ja. Glaube ich. Schön. Von wegen Kur, gell? Naja, aber Kur muss ja so Aber sein. der hat auch neulich gesagt, Kur, das war früher, also vor 20 Jahren noch. Одоо машинд сухаас өмнө зя ингээд Мюнхен буцахаас өмнөх амралт пауз.
хэрвээ Баварын Людвиг 2 дугаар хаан байгаагүй байсан бол энэ арлыг худалдаж аваагүй байсан бол мод үйлдвэрлэгч компани бүх модыг тайраад тэгээд уул усын тохирдуулаад энэ гоё байгалийн зохистой байхгүй байх байсан. Мөн тэр гоё ордныг ингэж бариулаагүй бол өнөөдөр ингээд жуулчид суусан ийм гоё газар байхгүй байсан. Тэгээ ботхоор Людвиг 2 дугаар хаан бол үнэхээр маш их тийм алсын хараатай, турган мэдрэмжтэй тийм мундаг хүн байсан. Энэ хонгийн хавцал дээрх цайзынхын тухай бичлэг дээрээ хэлжсэн болохоор энэ удаад би нэг их норсонгүй гоё аялжлаа санаадгүй байж байгаа. Тийм манай зочид маань сая Мюнхенд буучлаа. Тэгээд гоё аялаад ирлээ. Ингээ бүгдээрээ дараагийн бичлэгээр уулзцгаая. Түр баяртай. Баяртай хадшуу минтгээрээ. Одоо нөгөө хажууд нь YouTube зэрэгээ бүр мэддэг болцсон. Миний. За тийм.